Яг нь нийслэлийн төсөл зогсож байгаа гэхээс илүүтэйгээр нэгэнт нөгөө бүтээн байгуулалтын ажил явагдаад эхэлсэнтэй холбогдуулаад хотын даргын зүгээс төрийн үеийн хвшлийн түншлэлийн хүрээнд за барилга захиалагчтай холбоотой асуудлаа шийдээд явах зүйтэй гэж сангийн хамтаа уулзаж ярилцсан юм байна. Тэгэхээр тэр үүднээс бол одоо гадаад зээлэгтэй холбоотой ялангуяа газрын төс боловсруулах үйлдвэр Эрдэнэ үеийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй хугацаанд ашиглалтанд оруулах бодлогыг хэрэгжүүлэх үүднээс засгийн газрын зүгээс яралтай хурмын асуудал орж ирж хилцэгдэж байна. За ер нь яг сүүлийн жилүүдэд улсын төсөв батлагтай улсын их хурлын төвшөнд ялангуяа засгийн газраас өргөн барьж байгаа улсын төсөвтэй холбоотой асуудал дээр гадаад зээлийг автсан зээлээ хэрэгжүүлэх боломжийг олгох буюу засгийн газрын зүгээс улсын төсөвт хүлээх үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нөхцөлийн улмаас өнөөдрийн нөхцөл үүсчээд байгаа. Нэгэнт одоо автсан зээл өөрөө 5 жил 10 жилийн хугацаанд хадгалагдаад хүү төлөөд байж идэг. Бас одоо нэгдлийн эрсдэл одоо тийм ээ илүү одоо юу гэдгийг нөгөө ашиглаагүй мөнгөндөө төлж идэг энэ төлбөрийн асуудал бол дандаа хөндөгдөж ирсэн байдаг. Харамсалтай нь энийг засгийн газруудын зүгээс улсын их хурлдаа бүрэн ойлгуулж чадаагүй улмаас улсын их хурл дээр хөрөнгө оруулалт гадаад зээлтэй холбоотой асуудал тавигдахад хаягдаж явж ирсэн. Тэгэхээр энийг одоо ашиглая гэдэг энэ санаачлаг гарч байгаа. За бодлогын хувьд дэмжиж явах зүйтэй гэсэн юм гишүүдийн байр суурь бол байгаа. Гэхдээ мэдээж энэ дээр одоо ямар улс төр байдаг вэ гэхээр Монгол улс одоо ганц данстай буюу төсвийн нэгдсэн бодлоготой байх хэрэгтэй гэдэг асуудал яригддаг. За Чимдийн Хүрлбаатар сайд одоо сангийн сайдаар ажиллаж байх үедээ бас энэ одоо олон данстай байгаа нөхцөл байдлыг цэгцлэхэн зүйтэй ганц улсын төсвийн бодлогоор энэ асуудлууд бүгд хэрэгждэг байх хэрэгтэй гэдэг энэ зарчмыг бол тавьж байсан байдаг. Одоос бараг 4 жилийн өмнө юм. Гэтэл одоо яг засгийн газруудын зүгээс нөгөө үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй болмоос ийм тоглолтлог үүсчээ. Тэгэхээр цаг хугацаа алдахгүй том төсөл хөтөлбөрийг хугацаанд нь ашиглалтанд оруулах үүднээс гаргаж байгаа санаачлаг гэдэг агуулгаар нь дэмжиж байгаа. Сүүлийн үед одоо энэ улс төрчлөлтөй холбоотой томоохон бүтээн байгуулалтуудыг явуулахгүй байгаа юм шиг юм дүр зураг ажиглагдаад байна л да. Оюун намрын эсгэлэн гэдэг хоёр хүний нөлөөлөл одоо хамаарал бүхий Нямбаатрын томоохон санаачилсан төслүүдийг орхигдуулах одоо төсвийн гадна үлдэх гэдэг юм. Иймэрхүү нэг зүйл ажиглагдаад ах шиг улс төрчлөлтөөс болж одоо ард иргэд охироод байгаа юм шиг ийм нөхцөл гарчаад байна. Яг оо ер нь бол улс орны хөгжлийн бодлогод хамгийн түлхүү одоо хөшүүрэг үзүүлдэг зүйл бол томоохон төслүүдийн хэрэгжих үйл явц шүү дээ. Ялангуяа олон улсын түвшинд эдийн засгийн нөхцөл байдал тийм таатай биш байгаа цаг үед улс орон дотооддоо боломжтой бол томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засаг хүндрэлд орохгүй байх үндэс суурийг тавьж идэг тийм ээ. Тэр том төслүүд хэрэгжсэний үр дүнгээр ажлын байрыг дагсан амжиргааны төвшөнтэй холбоотой асуудал хөндөгдөж идэг. Тэр утгаараа томоохон төслүүдэд одоо улс төржилт багтаа хэрэгжүүлж чадвал улсад хэрэгтэй гэдэг нэг ойлголт. Нөгөө талаасаа аливаа төрлийн том төсөл заавалчгүй Нямбаатрын хэрэгжүүлж байгаа гэхээс илүүтэйгээр альч төвшөнд хэрэгжиж байгаа том төслүүд бол дандаа хардталт сэрдэлтийг дагуулж явж идэг. Тийм учраас энэ хардталтгүй байх шудраг зарчмаар нь асуудлыг шийдвэрлэх. За тэгээд мэдээж хэрэгжүүлэх үйл явц дээр нь дотоодын болон гадаадын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа одоо юу гэдгийг нэг олон нийтийн ил тод байх тэр зарчмуудыг бариад л ажиллах ёстой. Түүнээс том бүтээн байгуулалтыг хийхгүйгээр улс хөгжинө гэдэг ойлголт байхгүй. Том бүтээн байгуулалт хэрэгжихгүйгээр жижиг аж ахуйн нэгжүүд доктортой үйл ажиллагаа явуулна гэдэг ойлголт бас байхгүй. Том бүтээн байгуулалт хэрэгжихгүйгээр ажлын байр доктортой хадгалагдана гэдэг ойлголтууд бас байдаггүй шүү дээ. Тэгэхээр эдгээр зүйлийг бол уялдаа холбоотойгоор бодох ёстой. Түүнээс одоо юу гэдгийг цаг үеийн нөхцөлд нь тааруулаад улс төржилт за попперсон улс төрийг хийгээд байх бол нэг хэрэг байдаг. Нөгөө талдаа энэ бүтээн байгуулалт хийгдснээр үр ашиг хизээ яаж өгөх вэ гэдэг асуудал яригдчих ёстой. Ялангуяа одоо улс төрийн намуудын зарим одоо улсын хурлын гишүүд, улс төрчдийн байр суурийг ингээд харахад өнөөдөртөө мэдээж хэрэг засгийн газар засгийн эрх бол ардын намын дарга одоо учрал толгойлоод засгийн эрхийг хэрэгжүүлээд явж байгаа. Гэтэ энэ үе дээр одоо заавал энэ том төслүүд бүгд зогсох ёстой гэдэг шаардлагыг тавиад дараачийн удаа одоо магадгүй нөхцөл байдлын өөрчлөгдлөө өөр нам засгийн эрх барьлаа гэхэд тэр үе дээр очих хүндрэл ямар вэ гэдгийг бас олон талаас нь харж их ийм л шаардлага байгаа шүү дээ. Энэ парламентыг 126 гишүүнтэй болгосон үндсэн шалтгаан бол төрийн бодлого илүү доктортой явдаг. Одоо хоёрхан нам буюу ардчилсан нам, ардын нам ээлжлээд засгийн эрхийг бариад нэгнийхээ хийснийг үгүйсгдэг байсан тэр цаг үеийг болиулаад олон намын оролцоотой парламент нь бий болдог. Засгийн газар нь хамтарсан хэлбэрээр хамтын ажиллагаанд гэрээ байгуулад төрийнхөө бодлогыг доктортой авч явдаг байх энэ асуудал нь нэн чухал юм аа гэж үзэж энэ хийсэн өөрчлөлт шүү дээ. Тэгэхээр энэ өөрчлөлт энэ тогтолцооныхоо утга учирыг зөв анилуулж эерэг үр дүнг одоо төр нийгэмд үзүүлэх нь
энэ парламентын чухал үүрэг юм аа л гэдэг талаас харж байгаа.